өөрийнхөө FTM-үү 10k аккаунтыг давсан туршлагаасаа хуваалцъя гэж бодсон. За бас давсан туршлага байгаа мөн алдсан туршлага байгаа. Тэрийгээс хамтд нь та бүхэнд хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд та бүхэн дэлгэцаарж бол энэ л яг ямар хүү үйл явц ярьсан мэ гэдгийг дүрслэж бичсэн байгаа. Энэ 2025 оны 12 сард нэг 10k challenge хөдөлж аваад тэгээд эхлүүлсэн. За тэгээд Facebook дээр бид нар мэдчихэж байгаа 10% ашиг хийх хэрэгтэй байдаг. За тэгээд миний баримттай стратеги юу байсан бэхээр ерөөдөө 2.5R-тай риск реворд нь 50% win rate-тэй 1% риск оролцуулна гэсэн ийм тооцооллоор ерөөдөө арилжаандаа орсон байгаа. Тэгээд Facebook-ийг давхад бол нэг сар хагасч тэр явцааны хугацаа ороод Facebook-ийг давсан. Facebook-ийг давхад бол харьцангуй гайгүй байгаад байсан би бол өөртөө итгэлтэй чадна гэдэг юм мэдчихсэн. Харин Face 2-оос жоохон асуудал үүсч эхэлсэн. За тэгээд 2026 оны 1 сарын сүүлээр болохоор Face 2 руу орж эхэлсэн. Face 2-ыг бол ерөөдөө нэг 5 хоногийн хугацаанд давсан байгаа. Яг ижлэхэн арга барил ашигласан. Тэгээ тооцоолол ашигласан. 2.5R-аар 50% win rate, 1% risk гэсэн ерөнхий яг ийм зарчимтайгаар явсан байгаа. Гэхдээ Face 2 дээр хэд хэдэн асуудал гарч ирсэн би ерөөсөө 5% давж чадахгүй байгаа гэсэн. Ингээ баг 2-3 удаа 30 удаа 5% дээр очиод унаад яваад байсан. Тэнгүүд нь жоохон сэтгэл зүйн одоо сэтгэлгээний асуудал байгаа маань гэж хараад нэлээд журнал уншиж байгаа, судалгаа хийж байгаа ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр за би 5%-ийг биш 7%-ийг тарагдалж байгаа юм байна. 5% бол зөвхөн миний дайраад гарах нэг зөвхөн зам юм байна гэдэг өнцгөө сэтгэлгээний сандангууд ерөөдөө энэ 5% ашигыг доогонд дорно гэгээд Face 2-ыг бол давсан байгаа. За ингээ та бүхэнд өөр сертификатыг ингээ харуулж байна. Ингээ харах юм бол ингээ challenge phase байна. 10%-ийг бол ингээ 1 сарын 22-нд давсан байна. Verification буюу одоо 5% дараагийн ашиг болоход нөгөө 1 сарын 27-нд 26-ны 1 сарын 27-нд ингээ давсан байна. За тэгэд ингээ шалгуулж малуулаад байх нь грэмээр хийж жагаад яасан бэхээр 2 сараас нөгөө live account авсан байгаа. За тэгээд live account таваад нөгөө юу ажил хийсэн бэ гэдэг сэтгэл зүй нөгөө хөөрөл хүлээлт маань бүр дээд зэгтээ өрс удахгүй ашиг татах юм байна. Удахгүй ашигтаа орчих юм байна. Би чадлаа гэдэг маш их юм яваа. Эго бүр дээд зэгтээ тулсан гэх юм уу та. Тэгээд тэндээс хавуулаад нөгөө алдаа хийж гисэн. Маш их өндөр эрсдэлтэй арилжаагээд хурдан ашиг хийх гэдээ яарч гисэн. Тэрнээс болоод эхний өдөр хэл баг хасах 4% алдагдал хүлээсэн байсан. Drop down орсон байсан. За тэгэл тэр drop down-д ороод дараа дуунаас гарч чадахгүй ингээл баг 2 сараас болоод энэ 5 сар хүртэл арилжаар байгаад давсаа шатаасан. Энэ болохоор миний хувьд бол том туршлага болоод өнгөрсөн гэж харж байгаа. За хүмүүс яадаг вөхөр хүмүүс бол ингэж юм байна ерөнхийдөө эхлээд хэрэг фанд лайв дансаа давсан бол риск хамгийн түрүүнд бууруулт юм байна. Риск яадаг вөхөр бүр 0.1-ээс зарим бүр туршлагатай хүмүүс бол тэгж зүйлээд юм лээ. 0.1-ээс бүр 0.25 хүртэл буулгаа гэдэг тийм. Энэ яаж байгаа нь эхний ээлжинд нөгөө сэтгэл хөдлөлөө жоохон дараад маркетинг илүү бодитоор харахад тусалт юм лээ. Тэгээд би бол тэр сайн мэдээгүй байсан нөгөө туршлагагүй байсан болохоор тэгээ нөгөө live account гэдгийн цаадаас утга учир нь юу вэ гэхээр нөгөө бүх юм илүү бодиттой болж эхэлж байгаа гэдгийг ойлгож ирсэн. Одоо нөгөө жигэл сахилга бод дүрм бүх төрлийн янз бүрийн сэтгэл хөдлөл маш хүчтэйгээр гарч ирд юм байна гэдэг би ойлгож ирсэн байгаа. Тэгээд одоо янз бүрийн нөгөө юу гэдэг их мөнгө татна модон ашиг татна гэсэн хүлээлттэй хойш нь таваад хамгийн түрүүнд юу хийх ёстойсэн гэхээр одоо ингээ өөрийнхөө нөгөө 10,000 долларын аккаунт хөдлөж авсан фигээл татаж авах ёстой байсан юм лээ. Энийг хамгийн чухал зорилго болсон юм лээ. Эхний ээлжинд болохоор нэг тийм том ашиг хийх биш. За юу гэдэг $50 ч хамаагүй 10,000 долларын аккаунтаас $50 ашиг хийгээл татхад бол нөгөө төлбөртэй хамтад $130 ч юм татах хэрэгтэй байсан юм лээ. За тэгээд drop down буюу нөгөө алдагдлалд ороод яаж гисэн нөгөө паниктж гисэн нөгөө аль бол хурдан
буцаад нөгөө break even буюу алдагдлаа нөхөх гээд дайрч гисэн юм. Ерөөсө тэр нь л анхаарал тавьсан. Тэгэл хамгийн том алдаа бол тэр байсан. Тэгэд хүлээлтэндээ баригдчих гисэн нөгөө баг өсгөө явж болно гинт унаал яагаад гэхээр нөгөө риск нэмэл нөгөө яарад байсан. Тэгэд хүлээлтэндээ уягцсаар байгаа нэг дансаа бүр улан давш татсаар байгаа. Тэгээд шатаасаа. Тэгээд 5 сар шатаасаа. Товчхон энэ үйл явцыг ерөнхийдөө дүгнэлт харахад надаа юу ажиглагдсан бэхээр одоо нэг phase 1 болон phase 2 дээр ингээд хүмүүс болохоор нэг evolution trader гэдэг зүйл одоо өөрийгөө танигдах identity буюу нэг өөрийгөө тийм тодорхойлж өгдөг юм лээ. Илүү нөгөө риск бол бодит биш. Илүү нэг юу гэдэг тодорхой таргеттай ингээд явдаг. Харин live account дээр хүн ингээд ороод ирэхээр ингээд сэтгэл зүй болохоор шал өөр болж эхэлт юм лээ. Хүлээлт өндөрсөө сэтгэл зүй ихсээд эхэлт юм лээ. Тэгээд бас би бас юуг ойлгосон бэ гэж сэтгэл зүй ч юм уу нөгөө live account авсан бол ядаж нэг 7 хоног ч юм уу жоохон сэтгэл хөдлөлөө дардаг ч юм уу. Тэгсний дараа ороод ирэх зүгээр байсан юм лээ. Тэгээд бас миний хувьд бас ямар үед орсон бөхөр 1 сарын сүүлээр нөгөө CME гэдэг нөгөө алтны Америк нэг хөрөнгөний бирж гэдэг ч тийм futures-ийн бирж яасан бэхээр нөгөө margin requirement өсгөгдсөн. Тэгээд лотны хэмжээ ингээд маш ихсээд одоо юу гэдэг юм. За одоо би нэг хувийн риск дээр 0.4 мөр ч 0.5 мод дарчдаг гэсэн бол ингээд чи баг ингээд нэг пип хөдөлгөөн баг $1 тэнцээд ирсэн. 0.1 лот нь баг $1 тэнцээд ирсэн. Ингээд нэлээд тийм margin crime гэсүүд ингээд эсэлвэрсэн байсан би тэр өдөр ингээд мэдээгүй ихний өдөр ажиллаж ээж байгаа байхгүй. Тэгээд нэг онсон боход шалтгаан болдохгүй гэдэг шиг юм болсон тий. Тэр хүн бас тэтгэлийн хувьд бол ингээд хамгийн гол нөгөө өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна. Phase 1, Phase 2 дээр хандчихсан сэтгэлгээгээрээ live content бол хандаж болдгоо юм лээ. Live content бол арай жоохон өөр сэтгэл зүгээр хандах хэрэгтэй юм лээ. Илүү сахлах баттай рискээ багасгаад ерөнхийдөө нэг хамгийн том дүр зураг юу вэ гэхээр одоо энэ аккаунта одоо long term буюу урт хугацаанд хэрхэн авч үлдэх вэ гэдэгт илүү их бодох хэрэгтэй гэдгийг би ойлгож авсан. Нэг удаад их ашиг татах биш те бага эрсдлээр тогтмол яваад тогтмол ашиг татах нь хамаагүй чухал юм байна гэдгийг ухаарч авсан. Тэгээд миний 3 жилийн харилцааны замналд ингээд анх удаа ингээд фанд давж үзсэн бас өөрөө их гоё байлаа. Тэгэхээр фанд давна гэдэг маань өөрөө нэлээд системтэй арга барилдаа итгэдэг. Тэгээд дата статистик мэддэг. Одоо ямар хосол дээр яаж арилж байгаа ойлгодог юм болоод гэх мэт маш олон зүйлийг мэдчихэж фандыг ер нь давхаар байгаа байхгүй. Одоо 10,000-ын дасан дээр ч юм 100,000 ч гэсэн ялгаа байхгүй. Тэрэн дээр тэг 10% нөгөө макс 10%-ийг алдах хэрэгтэйгээр 15% ашиг хийнэ гэдэг бол өөрөө бас нэлээд том чаленж, нэлээд том сэтгэл зүйн шаардсан тийм зүйл байгаа байхгүй. Бас яг үнэн дээр ингээд бодох юм бол phase 1, phase 2 гэдэг бол нөгөө юуны мөнгө байгаа байхгүй. Paper money гэж үдэрдэг те. Жихэн биш. Ашиг хийгээлэдэг гэхдээ мөнгө татаж чаддаггүй. Тэгээд phase 1, phase 2-ыг авчиад яг ингээд бодит мөнгөн дээр ирэнгүүт ингээд маш их ингээд хүлээлттэй байсан. Маш их ингээд нөгөө дарагчсан сэтгэлүүлэл ингээд гинт тогтсон марж ирж байгаа байхгүй. Яг бодит таасан дээр ирэнгүүт бас яг тэмүүр сэтгэлэл мэдэгддэг юм лээ. Гэхдээ миний хувьд бол цаашдаа фанд арж сонирхол илүү их байгаад байгаа нөгөө энэ арилжааг нэг фандаар нэлээд явсан болохоор ингээд тэрүүгээс төрөлжил зүгээр ч юм уу гэж бодогдоод байгаа юм. Гэхдээ фанд аваад ингээд ашиг татаад эхлээд явгууд ингээд хүн ингээд өөрийнхөө дараагийн төлөвлөгөө үлээсэн харагддаг юм лээ. Одоо юу гэдэг 10,000-ын дансрууд авсан бол энэс нэг $500 татаад дараачийн одоо 100k-гийн дансаа бодлож авна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү маяг төлөвлөгөө харуулдаг зүгээр юм лээ. Тэгээд бас зарим ингээд туршлагатай арилжаатай үзэнгүүд юу зөвлөж явах юм ингээд одоо 10k-гийн дасаа ч юм уу нэг 25k-гийн дасаа давчгаа тэрнээс татсан мөнгөөр жижиг данс үсгээд ажиллуулахаас илүү
зүгээр өдөр шүү гэж зөвлөж ирсэн тэ. Тэгэхээр энэ удаа болохоор энэ фандын арилжаа болохоор бас миний хувьд нэг шатагсан бас өөрийгөө сорьсон олон зүйл ойлгосон. Тийм туршлага болж өнгөрлөө. Тэгээд одоо ингээд 3 дахь жилдээ явж байна. Арилжаачны хувьд бол ямар ч юм тэгэхээр фанд даун гэдэг бол миний хувьд баруун мөрөөдлөөс ямар ч нэг мөрөөдлөө хүрч чадлаа гэхдээ ашиг татчих чадлаггүй бас ансарчлаа. Тэгээд бас том туршлага болж байна. Тэгээс статистикийн хувьд харахад ихэнх арилжаач ер нь ингээд эхний ашиг татаавалтай гэдэг ихэнх шатаадаг. Хоёрдохоо татаавалтай гэдэг маш олон хүн бас шатаад юм билээ. Тэгэхээр ингээд хамгийн чухал ойлгох ёстой зүйл гэхээр яаж урт хугацаанд тэр нөгөө фан дансаа өөртөө авч үлдэх вэ? Яаж урт хугацаанд ингээд тогтмол ашиг татах вэ гэдгээл багаар ч хамаагүй ашиг татах вэ? Тэрнээс ойж хувийн дансаа босгох гэдэг илүү төлөх ёстой маань гэдэг л том хичээлүүд, том сургамжийг бол тархиндаа яаж авлаа. За тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.